Улс тухайн Франц улс өөрийнхөө бүх орлогыг бүртгэж чадах байсан байхгүй. Тэхийн тулд орлогоо мөнгөө хянахын тулд ийм нэмэлт value-д такс гаргаж ирж аж ахуй нэгжийг тэр бизнес хийж байгаа улсуудыг хяналтандаа авахын тулд эцсийн хэрэглэгчтэй холбоод өгсөн. Тэгээ тэр бол өөр юм ухаантай тодорхойлоо явцсан л да. Тэгээ энэ мөн чанар нь сүүлдээ улс болгонд бол цаашаа өөрчлөж тархсан байгаа юм л да. Тэгэхээр одоо улсын туршлагыг сонирхч байна л да. Тэгэхээр жишээлбэл одоо тэнд бол шудраг байдаг баг. Гэхдээ ийм л даа юм шиг. Шудраг бодлоо аль бүр хүчээр оруулж байгаа байхгүй юу? Зөв механизмаар. Шудраг байх гэдгийн жишээлбэл юу гэж юм хэрэг зэрэг иргэд нөгөө худалдан авалт хийгээд яг ингээ хэрэгжилж явахдаа нэг татвар төлсөн байж байгаа шүү дээ тий. Одоо тэгээ шудраг болгохын тулд одоо буцааж бүгдээрээ 10 сая гэдэг босгогийн тухай ярихгүйгээр бүгд жигдхэн байх ёстой тухай бид нэр ярьж штэ тий. Тэгэхээр зэрэг би юу гэж хэлэх гээд байна вөхөр зэрэг Монголд өнөөдөр бэлнээр төлбөр тооцоо хийж байгаа давмгайлж байгаа үед бэлэн бус нь баг байгаа үед тэр болгон биел бид нэр одоо хэрэгэн яг иргэнийхээ хувь цааны газар ороо цай уухта бид нэр биел авдаггүй тий. Тэр ийм орчинтой байхад бид нэр энэ нэгдсэн өртгийн албан татварын энэ хуулийг одоо юу гэж хэлмээр юм да арай эрт одоо мөрдөөд эхэлсэн юм биш үү? Эсвэл нөхцөл орчин нь бүгдээгүй байх гэдэг имийг хэлэх гэдэг. Би таны наадах төрчөөс нэг юм хэлмээр байна. Олон хэрэг энд ингэжээс хөгжингээ улс орнуудад нэмэгдсэн өртгийн алтан татвар хамгийн ээлтэй зах зээл. Дөнгөж хөгжиж байгаа манай Монголд энэ чинь хэрэггүй юм шүү. Одоо түрүүчийн үзэгчийн ярианаас авч үзэхэд ерөөсөн нэмэгдсэн өртгийн алтан татварыг бид нар буцаан алгалт авч чаддгүй учраас энийг ерөөсөө бүр боловлчвал яасан бэ? Маш олон иргэд ийм саналтай байгаа. Энэ дээр ямар байршилтай? Энэ бол ийм л да. Яг энэ өөрийн механизм нь бол зөв. Гэхдээ эцсийн хэрэглэгч тэр татварыг төлж байгаа шүү дээ. Гэхдээ эцсийн хэрэглэгчд ирэх хөхийн тулд чинь одоо манай улсын жилд цугларсан дэс одоо чинь 3 сарын байдлаар 100 тэрбум төгрөг цугласан байгаа л да. Нэмэгдсэн өртгийн албан тушаалын орлогоор улсын төсөв. Хэрвээ оныхоо эцэд энэ хэрвээ иргэн нэмэгдсэн албан төлдөг юм бол 20% нь 30% бүр цаашлбал 50%, 60% нь буцааж өгдөг тийм механизм болгох хэрэгтэй. Тэгэх юм бол иргэд нь хүссэн үсээгөө дэлгүүрээс толооноо. Яг л оныхоо эцдэр мөнгөө буцааж авдаг. Тийм учраас хэрвээ улс зоригтой шийдвэр гаргах юм бол бүр 50% нь буцааж өгнө гэж зарлаад тэгэх юм бол энэ нөгөө нэг татвараас зүгтдэг аж ахуй нэгж иргэд байхгүй болно. Яг л бүгд очиод уучлаарай би нөт танаас татвар. Яг л би оны эцэд буцааж авч байгаа. Манайх яг ийм механизмууд чинь энэ барууны орнууд байгаа шүү дээ. Америкс улс адилхан. Чинь хувь хүний орлого нэг өндөр шүү дээ. 40-50% байдаг мөртлөө 4 сарын 1-нд тэр орлогынхоо тайлан гаргаад өгөхөд буцааж өгдөг юмнууд нь бас маш уян зөөлөн байдаг байхгүй. Одоо Америкт бол жилдээ $25,000 татвар өгсөн байлаа гэхэд 4 сард буцаасаар хагаад $20,000 буцааж өгөх болцоо байдаг. Энэ буцаадаг механизмоо төр хэр зэрэг уян хатан хийж чадна тэр хэмжээгээр иргэн болгон өөрөө нь өгж байгаа татвараа хяндаг болох байхгүй. Одоо бол яг тэр иргэд энэ байхгүй ч байсангүй тэр иргэнд ямар ч үйлчлэх юм алга ба шүү. Тий, энэтэй холбоотой бидний ярьж байгаатай холбоотой их олон буцаан олголт, шудраг ус байдал энтертэй холбоотой нэг инээдэмтэй одоо онигоо нэг хүн ресторанд хоол идээд тэгээ биел нь хүрээд ирсэн чинь ингээ харж ирсэн би нөөт гэдэг хоол идээгүй. Тий. Одоо нэгдүгээр мэдлэг байхгүй байна нөөтийн тухай тий. Хоёрдугаар буцаан авдаггүй учраас одоо энэ нөөт гэдэг хоол идээгүйгээд яриа сууж гин гэх мэтэр энэ өнөөдрийн юутай холбоотой их олон асуудлыг хүндсэн нэг тийм онигоо байлаа шүү дээ. Тийм л хэлсэнтэй яг санал нэг байна л дээ. Яагаад гэхээр татварыг одоо иргэн болгон хүн болгон татвар төлөх нь үнэн гэсэн нэг үг байдаг да. Тэр чинь л яг энэ нөөттэй холбоотой байхгүй. Ерөөсөө хүн болгон төлдөг татвар бол нөөт байх. Тэр хүн юм худалдаж авчидад өсөхгүй тул идэж явахдаа татвар төлж идэг. Тэр төлсөн татварыг баримттай бүрдүүлээд цуглуулж хагаад тодорхой тайлагнаад хэдэн төгрөгийн худалдаа авалт хийсэн. Тэрийгээр хоёр төрлийн юм тодорхойлж. Нэгдүгээр тэр нөхөр тухайн жилдээ хэдэн төгрөгийн орлого тэрнээс доош болсон байх хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр орлогоо тодорхойлох бололцоо гэдэг чинь. Орлогоо тодорхойлоод бүх төлсөн татвараа судгуулад тооцоод тэгээд татвараас буцаагаад хөнгөлөлтчүүлэлт авах бололцоо гэж байна. Энэ нь өөрөө эргээд Монгол улсын хэмжээнд одоо Монголд хэрвээ зөв хэрэгжүүлж чадвал
Эндээ тодорхой хэмжээний хөнгөлтийг үзүүлэх тэр нөхцөлийн бүрдүүлээд байна. Тэр хүнд мөнгө өгнө, суд мөнгө өгнө гэж амлаж яхаас өмнө төлсөн татврыг чинь дийлэнх буцаагаад өгье гэж амладаг байх. Энэ бол хэрвээ ийм болчвол эдийн засаг нь хэрүүлжээд ирнэ аяанда. Нөгөө талаас хөнгөлт чөлөөлөхдөө завсарт нь энэ жишээ нь нөтийг чөлөөлөхдөө тэр шаттай нэхэмжлээд нөгөөдхөн суудахад явдаг юмыг нэг хэсгийн чөлөөлөл аячиж байгаа. Тэгэхээр дунд нь нөгөө судалгаалтаа оцох ажиллагаа тасалдаад тэр чөлөөлөгдсөн нөхрөөс судалтаа бол хийж байгаа нөхдүүдийн хувьд бол нэлээд томоохон илүү татвар төлөх асуудал үүсэж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр тэр чөлөөл нөтөөс чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжээс худалдаа авалт хийж байгаа байгууллага нь хасалт байхгүй. Шууд өөрөө цаашаа дамжуулж байгаа нэмэгдсэн зэвтгэлээр хасалтгүй татвар төлөх асуудал. 6 онд илэрчээс орон сууцны нэмэгдэлтэй албан зарна гэдэг. Бид нэг 4,000 гаруй иргэн яг тухайн нэг жил хагас хугацаанд орон сууц судалж авсан байдаг байхгүй. Тэгээ буцаагаад нөтөө авъя гэсэн чинь бүх шатанд энэ асуудлыг зогсоосон. Яг тэгвэл тэр 100 хэдэн компани орлогыг хэрвээ иргэдийн авсан тэр баримт байгаа шүү дээ. Тэнгэр хөөх юм бол 100 хэдэн сая доллар болчиход байсан байхгүй. Нөгөө компаниуд нь бол орлого нь яг татварт мэдэгдсэн 30 сая доллар л байсан байхгүй. Энэ зөрөөний мөнгө хайцсан. Яг энийг хайгаад явсан чинь газар зарж яасан, хууль усаар зарсан. Эхлээд газраа ахуулаар авсан байгаа. Бараа материал татвараас нуугж яасан бүх юм нь гараад нөгөө 100 хэдэн компани хөөгөө явсан чинь улсын их хурл дотор сууж байгаа бүх эцэд нь. Тэгээ бүх шатанда энэ асуудлыг зогсоосон. Биш дараа нь энэ чи иргэний хуулийн зөрчил болгоо тэгээд захиргааны иргэн зөрчил болгоод бүр 3 жилийн дараа зарим нэг бүр нөт хайж явж байгаад барилгын талбай хэмжээний асуудал бүр өөр юм л орсон байна. Яагаад зогсоосон бэ гэвэл энэ дээрээс нь зогсоосон. Тийм учраас өнөөдөр манайх орон сууцны асуудал үүсэж байгаа шүү дээ. Зарагдахгүй нэг. Дахиад нөтийг бол чөлөөлөх ёстой. Гэхдээ одоо бол аж ахуйн нэгжийг чөлөөлөхгүй. Иргэн орон сууц нөттэй аваад шууд татварын газар авч мэдэгдээл орон сууцны төлсөн нөтөө буцаагаад авчихар. Тийм бол энэ барилгын салбаруудын орлого бүгд ил гараад байна. Хоёрт нь барилгын салбарт бас нэг зовлон байгаа. Чин 100 айлаас бол ихэнх жижиг сажиг барилгын материал бүгд авдаг. 100 айл дээр нөт төлдөг байхгүй. Тэгээд дараа нь барилгын компаниудаас татвар ирээд нэгдэг. Тэр энэ бор падан байна. Чамаас суудгал авна 3-5% хөлөө да. Тэгтэр хилдэг байхгүй. Уг нь бол шүүхтэр очиж би заргалдаг гэж. Яг тэгвэл эцсийн төр гэдэг юм тэр 100 айлын захыг нээж өгж ажилуулж байгаа юм бол тэндээс авсан падан бол тэр барилга орж байгаанд хамаагүй шүү дээ. Тийм учраас шууд нөтөө хасаад явах хэрэгтэй. Гэтэл манай татварын газар өөртөө ажил хийхгүй, төр ажил хийхгүй баахан том зах зээл бий болгочоод нөгөө хэдийнхээ нөхцөлийн бүрдүүлэг гэж голоос нас нөгөө барилгын компани хохирдог юм байна. Гэхдээ тэр нөхдөд чинь бүгд лицензгээд нэг тэр зөвшөөрөл авахтаа мөнгө төлсөн байж байгаа шүү дээ. Нэмэгдсэн бүртгэхийн албан татвар нь далд эдийн засгийг илрүүлдэг гэдэг. Тэгвэл манай харин ч далд эдийн засгийг бүр цэцэглүүлээд байгаа юм шүү. Энэ буруу механизм, буруу ялгуурл нь өөрөө хийж орж байгаа. Тэр буруу гэдэг дотор нарийн дээр тодорхой болж шүү дээ, тий. Ерөөсөө нэмэгдсэн бүртгэхийн албан дотор бол маш сайн хяналтын хяналт тавих боломжийг олгож идэг үзүүлэлттэй гэдэг нь ерөөсөө аль ч тал руу ингээл хөөхөд гараад ирдэг байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн гол нь энийг их л зөв ашиглах ёстой. Эргээд ийм сайн хяналтыг бий болгохын тулд нөгөө талдаа тэр яг эцсийн хэрэглэгч буцааж авдаг болно гэдэг бол хамгийн зөв алхам байхгүй юу. Тийм. Үнэхээр тийм. Гэхдээ бүгдийн төвшөлдөө яг үнэ тодорхой хувийн тэглэнэ гэхийнхээ оронд энэ асуудлыг ярих хэрэгтэй байхгүй юу. Манай одоогийн хууль бол мэдээж иргэн хүн буцаагаад авах боломжгүй байгаа л да. Яг тэгвэл хэрвээ иргэн өөрөө нөөц төлөгчөөр бүртгэгдээгүй байвал тэр хүн одоо хасалт хийлгэх юм уу буцаа олголт хийлгэх тийм боломж бол байхгүй. Тэгэхээр одоо бид нар харин одоо жишээлбэл бизнес эрхлэгчид маань одоо хүмүүс байна тий бүгдээрээ өөрсдөө энийг их сайн ойлгоод мэдээд ингээд ярих юм бол эргээд бид нар харин юу ярих хэрэгтэй вэ гэхээр одоо нөөтөө ерөөсөө ногдуулсан шиг ногдуулна бүх шатанда яг шудраг ногдуулаад буцаагаад яг эцсийн хэрэглэгчтэй тодорхой хувийн олгодог болчвол механизм одоо энэ татварын одоо механизм ирүүлчихэж байгаа байхгүй тийм энэ чиглэл рүү явах нь зүйтэй юм аа тэглэх бол асуудлыг шийдэж байгаа бол биш ер нь тэглэн хөнгөлнө гэдэг бол дандаа цаана гажууд л бий болгож байгаа байхгүй тийм тэгээд бас ингэж бодогдод байна л да одоо юу хөнгөлнө гэдэг дээр жишээлх юм бол нэмэгдсэн бүртгэхийн албан татвараар инфляц одоогийн байдлаар бол тий нөгөө 10% нэмчихэр чин зэрэг үнийн өсөлтөнд бол нөлөөлж гин гэж би хувьдаа бол бодоод байна. 900 төгрөгийн аяг байсан чинь 1000 төгрөг болгоцсон. Тэгээ тэр нь нөгөө эцсийн хэрэглэгчдэрээ 1000 төгрөгөөр ирээд нөгөө үнийн илэрлээрээ инфляц
гэдэг юм руу бол орж байгаа юу? Инфляц бол арай өөр ойлголттой бас. Яг шууд бас тэгж нэг ийм бодолтой байдیں۔ Нэмэгдсэн өртгийн татварыг худалдаа авалт хийсэн иргэн болгоно хэлж байгаа шүү дээ. Хамгийн сүүлд хамгийн эцсийн байдлаар. Тэгэхээр энэ 10% татвар төлж байгаагийн бас нэг зорилго нь энэ нийгэмд нийгмийн харилцаанд орж ажиллаж байгаа амьдарч байгаагийнхаа хувьд бол өөрсдийнхээ хэрэгэлдэг одоо нийтийн хэрэглээний зүйлс байна шүү дээ. Нийт үтс зам гэх мэт. Тэрнтэй бол бий болгоход өгч байгаа бас нэг санхүүжилт байна. Тэр ер нь толон авснараа тэр аж ахуйн нэгжийг хяналтанд оруулдаг юм аа. Манайх нэг ингэж байдаг юм. Татвар гэхээр зөвхөн нэг татварын байгууллагч юм уу цагдаагийн хяндаг ажил биш юм аа. Нэгэнтээ biz энэ нийгмийг хамтдаа байгуулж байна шүү дээ. Нийгмийг байгуулахад мөнгө хэрэгтэй. А тэр мөнгө нь бол энэ аливаа аж ахуйн нэгж иргэдэд өгсөн татвараар бий болдог. Тэгжээж biz нийгмээ байгуулж байгаа байхгүй. Гэтэл энэ татварыг иргэнээсээ авцсан мөртлөө аж ахуйн цааш нөхгүй болох төр өөр хар нийгмийн хажууд байгуулагдаж байна. Энийг байгуулахын тулд иргэдийг хяналт тавих хэрэгтэй. Biz 2.7 саяула тэр үйлчлэг болгонд хяналт тавих эрхийг иргэдэд нь нээж өгөх хэрэгтэй байхгүй. А бидээс татвар хийн чаддгийг ойлгосон шүү дээ. Аж ахуйн нэгжид өгөөлөө гэсэн татварын өршөөлөл гарсан чинь 4 тэрбум Америк долларын орлого ил гарсан 2008 онд. 4 тэрбум Америк доллар шүү. Тэрийг нөгөө хинжсэн татварын газар яасан 2 жилийн улсын төсөв нэг 3000 аж ахуйн нэгж ил гаргаад тавьсан шүү. Энэ бол байгууллага хиндгүүн байна, дарга хиндгүүн байна, эцсийн хэрэглэгч хиндгийм байна, иргэн болоо. Тийм учраас нөөтийг би бол тэглэх биш иргэдэд нь буцааж өгөөч гэж. Бүр 30%, 40%, тэ орон сууц бол бүр 100%. Тэгээд ангилаад харин аль салбар одоо чинь biz уул уурхаагаас хөгжүүлэл байна гэдэг яг алтны уурхаан татварыг үтсэн чинь бид нар нийтийн нэгэн форм юу гаргасан шүү дээ. 300 аж ахуйн нэгжээс ердөө 20 30 40 татвар өгөөд жилд 2000 төгрөгийн татвар өгдөг алтны уурхаа байгаа байхгүй. Бүр хид хидээр. Чинь одоо энэ арх үйлдвэрлэлд зараад бас илэрдэггүй. А тэр салбаруудын нөөтийг бол бүр шууд 100% чөлөөлж иргэдийн хяналтанд оруулах хэрэгтэй байна. Тэгэх юм бол асуудал бол өөрөөр иргэн шүү дээ. А тэгээд татвар бол уг нь татвар хэрвээ төрийн эрх мэдэлтний гарт татвараа зөв хэрэглэх юм бол энэ ямар ч буу зэвсэгнээс илүүгээр хүчтэй зэвсэг байдаг байхгүй. За үзэгчдээс оюутнуудаас асуух асуулт байна уу? Надад нэг юм асуулт байна л да. Түрүүн энх хоёр агш яриананда ерөнхийдөө бол ярьжсэн нэмэгдсэн өртгийн албан татвар нь ер нь эдийн засгийн хувьд нөгөө нэг төрийн төсвийн орлогыг бүрдүүлэх үүргээсээ илүүтэйгээр зохицуулах үүрэг талдаа илүү болж байгаа гэд энэ талаар жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөд ер нь ямар үүргийг ер нь эдийн засгт гүйцэтгэх юм бэ? Одоо төсөвт одоо гүйцэтгэж байгаа үүрэг тийм ээ нэмэгдсэн өртгийн албан татвар аа. Нэмэгдсэн өртгийн албан татвар бол ер нь татварын үүрэг олон л да тийм төсөв бүрдүүлэх нь бол тодорхой. Зохицуулах үүрэг дээр бол хамгийн их илэрдэг зүйлт их олон одоо зохицуулт хийж яадаг татвар бол нөөтөө гэж байсан тийм. Тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татвараар дамжуулаад жишээлбэл би миний түрүүний хэлдэг энэ бол экспортыг дэмждэг татвар тийм үү? А экспортыг дэмжинэ гэдэг чинь эргээд одоо улс орны эдийн засагт нөгөө байсан чинь мөнгөний орох урсгал нь илүү бий болно тийм үү? Энийгээ дагаад төлбөрийн тэнцэл эрэг болно ч гэдэг юм уу? Ийм их олон одоо эдийн засгийн ач холбогдлууд тийм дотор явж байдаг. А нөгөө талаар бас яг тодорхой хөнгөлт чөлөөлтүүд байна. За энэ хөнгөлт чөлөөлтүүд бас л тодорхой нэгэн зүйлийг зохицуулахаар одоо хийгдэж байдаг жишээтэй. А гэтэл манай одоо яг нэмэгдсэн өртгийн албан татврын бол миний жишээлбэл одоо нэг тэмтэй санаа нийлдэггүй ч гэж болох нэг заалт бол борлуулсан алтыг чөлөөлнө гэд уулын хуулиндаа заасан мөртлөө буцаагаад юу яадаг штэ борлуулсан алтыг чөлөө чинь би одоо нэг зүгээр нэг жишээ ярихад жишээлбэл ингээд манай хуулийн цоор хоноод байгаад байгаа байхгүй юу? Алтыг чөлөөлнө гэж заагаад өгчөөр нөгөө худалдаа уулын чөлөөлөгдсөн болвол ямар ч одоо буцаа олголт байх ёсгүй штэ. Тэрийг манайха яасан гэхээр экспортлцсан шүү дээ. Тэгэнгүүт нөгөөтг чинь экспортлцохоор хуулинд нь энэ талд нь экспортлцсан байвал төв хуваар ногдуулна гэд заачаар нөгөө хоёр чинь хоёулаа зэрэгцээд байж ангууд хэрвээ энийг одоо чөлөөлнө гэж заасан байвал экспортлцсан бол энэ хамаарахгүй шүү гэж заагаагүй шүү. Гэхдээ яг энийг жоохон хаасан л та сүлд нь хаасан заалт гарсан. Гэхдээ миний бодлоор тэрийг харж байхад зүгээр эцсийн бүтээгдэхүүн нэг уул уурхайн тий эцсийн бүтээгдэхүүн гэж заасан байгаа. Гэтэл эцсийн бүтээгдэхүүн нэг нь алт байна. Тэгээ миний бодлоор уул уурхайн бүтээгдэхүүнийг тийм үү? Уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг бол эргээд нөхөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг ерөөсөө экспортлсон ч байсан харин ч эсрэгээр уул уурхайн бүтээгдэхүүн экспортлсон байвал тэг хуваар одоо ногдуулахгүй байхаар байсан нь одоо илүү эдийн засгт
одоо илүү үр өгөөчтэй байх хэвээр. Нөхөн тэнд ямар ч нөхөн нөхөж бий болох юм байхгүй ш. Тэнд ямар нэмийг нөхөн үйлдвэрлэхгүй